Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ координатын хавтгай дах вектор ба суурь нэгж вектор гэдэг сэдвийг үзэх болно. Хичээлээ эхлэхээс өмнө бүгдээрээ өмнөх мэдлэгээ баттгая. Зурагт 2 вектор дүрслэгджээ. Дараах векторыг байгуулаарай гэсэн байна. За А вектор дээр нэмэх нь Б векторыг байгуул. А вектор маань биднэрт өгсөн байна. Б вектор нь энэ байна, тийм ээ? За энэ хоёр векторыг нэмье. За нэмхийн тулд бид нар хоёр арга ашиглаж болно. Эхлээд уг хоёр векторыгаа ерөнхий эхлэлтэй байхаар байгуулад нийлбэр вектор нь ерөнхий эхлэлээс нь уг параллелограммын диагоналтай тэнцэх хэмжээний вектор байх ёстой. Тэгэхээр манай хоёр вектороор таллаа хийсэн параллелограммын 4 дахь орой нь энд байх нь тийм ээ. За ингээд нийлбэрийг олж болно. За зөв. За дараагийн бодлого нь Б вектороос хасах нь А вектор. Б вектор энэ байна. А вектор энэ байна. За Б вектороос А векторыг хасахдаа хасах А вектор гэдэг нь эсрэг чиглэлтэй А вектор болдог тийм ээ. За тэгэхээр энэний чиглэлийг нь сольсон гэж тооцох хэрэгтэй. За тэгээд Б вектор дээр хасах А векторыг нэмнэ. За ингэж байгуулна. Өөрөөр хэлэх юм бол энэ бол Б вектор, харин доошо чиглэлтэй вектор нь А вектор юм чин эсрэг чиглэлтэй вектор нь хасах А вектор болно гэсэн үг. Тэгэхээр Б дээр нэмдэг нь хасах А. Тэгэхээр нийлбэр вектор нь эхлэлийн цэг хамгийн сүүлийн төгсөөлийн цэгийг холбосон вектор байх ёстой. За гэх мэтчлэнгээр. За ингээд та бүхэн өмнөх мэдлэгээ шалгахыг хүсвэл нэмэлт хэсэгт байгаа линкээр дамжуулан өөрсдийнхөө мэдлэгийг баттгаарай. Тодорхойлолт өгсөн вектор нь эхлэлийн цэгээс төгсөөлийн цэг хүртэл OX тэнхлэг болон OY тэнхлэгийн дагуу хэрхэн шилжиж буйг ажиглаарай. Эхлэлийн цэг нь А байна, төгсөөлийн цэг нь Б байна. А цэгээс эхлээд Б цэг хүртэл шилжихдээ OX тэнхлэг болон OY тэнхлэгийн хувьд хэрхэн шилжиж байгааг ажиглая. OX тэнхлэгийн хувьд зүүн тишээ шилжиж байгаа учраас хасах 6 байна, тийм ээ. Дараа нь OY тэнхлэгийн хувьд дээшээ шилжиж байгаа учраас нэмэх 4 байна. За тэгвэл AB вектор нь эхлээд X тэнхлэгийн хувьд хасах 6 нэгжээр дараа нь Y тэнхлэгийн хувьд нэмэх 4 нэгжээр шилжсэн. Үүнийг бид нар AB векторын координат гэж нэрлэдэг. Үүнийг мөн хасах 6 нэмэх 4 гэж тэмдэглэж болно. Тэгэхээр бид нар векторын координатыг ингэж тэмдэглэж болох нь вэ? Эсвэл энэ тэмдэглэгийг ашиглан тэмдэглэж болдог байна. Эндээс векторын координатыг тэмдэглэхдээ эхлээд X тэнхлэг дээрх шилжсэн шилжилтийг нь дараад нь Y тэнхлэгийн дагуу шилжсэн шилжилтийг ашиглаж векторын координатыг тэмдэглэдэг байна. За бүгдээрээ векторыг хөдөлгөж үзье. Вектороо шилжүүлэх юм бол ийм вектор авъя. Тэгвэл эхлэлийн цэгийн А, төгсөөлийн цэг Б. Эхлэлийн цэгээс X тэнхлэгийн дагуу 7 нэгж, Y тэнхлэгийн дагуу 4 нэгж. Тэгэхээр манай векторын координат 7, 4. Эсвэл мөн ингэж тэмдэглэж болно. Төгсөөлийн цэг бүгдээрээ хөдөлгөе. За одоо энэ тохиолдолд X тэнхлэгийн дагуу нэмэх 7, доошоо шилжсэн учраас хасах 3. Гэх мэтчлэнгээр бид нар векторыг тэмдэглэж болдог байна. Жишээ бодлого харъя. Зурагт өгөгдсөн векторын координатыг бичээрэй гэсэн байна. За энэ векторын координатыг бичихийн тулд эхлэлийн цэгээс төгсөөлийн цэг хүртэл хэрхэн шилжиж байгааг ажиглана. Тэгэхээр эхлэлийн цэгээс X тэнхлэгийн дагуу зүүн тишээ 2 нэгж, зүүн тишээ шилжиж байгаа учраас хасах 2. Дараа нь Y тэнхлэгийн дагуу доошоо 1 нэгж, доошоогоо шилжсэн учраас хасах 1 1.
Ингээд бүгдээрээ хариултаа шалгая. Зөв байна гэсэн байна тийм ээ. За шинэ бодлого харъя. За А вектор маань эхлэлийн цэг нь энэ байна, төгсгөлийн цэг нь энэ байна. X тэнхлийн дагуу 1, 2, 3, 4 нэгж. Баруун тийш шилжсэн учраас нэмэх 4. За дараа нь Y тэнхлийн дагуу шилжээгүй учраас тэг. Хариултаа шалгая. Зөв байна. Зөв бодсон бодлогын тоо 2. Гэх мэтчлэнгээр та бүхэн координатын хавтгай дээр дурын вектор зураад түүнийхэн координатыг тэмдэглэн багштай шалгуулаарай. Мөн нэмэлт хэсэгт байгаа линкээр дамжуулан орж өөрсдийнхөө мэдлэгийг баттгаж болно.